Талхыг хэрхэн зөв идэх вэ? Тийм ээ, чи зөв сонссон. Талхыг хэрхэн нэг их чинь нэмэхгүйгээр аль болох гайгүй чинь нэмэд идэж болох вэ? Би өөрийнхөө аргыг хаалцъя. За, миний хувьд талхах гурван мод маш их дуртай. Тэгээд өдөр болгон талхаа иддэг. Гэхдээ талхыг идэхдээ дандаа хөрөгчөнд хийдэг. Хөрөгч дандаа бүр хөлдөөгчөнд хийвэл бүр сайн. За, тэгээ яадаг вэ гэхээр хөлдөөгчөнд хийгээ хөлдөөчөөд буцаад гаргаж ирж байгаа талх маань одоо цусан дахь сахарыг өсгөх нь хамаагүй одоо бага байдаг байгаа. За, хоёр дахь арга нь болохоор нарийн ногоог төрүүлж идэнэ талхнаас өмнө. За, жишээ нь би бол өглөө өгөрцөе. За, эсвэл чинжүү ч юм уу тий эхэлж идчихэд дараа нь өндгөө идээд ингээ хамгийн сүүлд нь талхаа иддэг. За, гуравт нь болохоор орой биш өглөө өдөр талхыг гурилтай хоолоос идэх гээд байгаа бол хаяа цэвэн хаяа бууз хуушир ч юм уу идмээр байгаа үедээ аль болох эртгээ идэнэ. Оройдоо гурил талхайг арай бага иднэ гэсэн үг. Тэгэх юм бол нэг илүү айхтар жинтэй биш тэгсэр нэг гоё биетэй байж чадна.